Дэд дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Чимбүрэн алдарж авахлан Бат Сүмбэрэл Аринзай янаараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагчид эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан тухайн эмчилгээний онцлог, мэрэгжлийн олон асуудлуудыг зохицуулах бие даасан хууль боловсруулан гаргах хэрэгцээ шаардлага бий болсон бөгөөд хуулийн төслийг баталснаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний эрх зүйн орчин боловсронгүй болж эмчилгээг тэгш хүртээмжтэй шударга байх зарчмыг баримтлан ажиллах, эмчилгээ үйлчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хуулийн төслийн хүрээнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгуулах, тус байгууллагын хүний нөөц урсгал зардалд нийт 1.9 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэж үзжээ. Монгол Улсын их хурлын тамгын газраас Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34-р зүйлийн 34-ийн 1 дэх хэсгийг үндэслэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн. Хуулийн төслийг ди парламент цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн санал авч байгаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хилэлцэх үед улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ амьгүй донор болж эрхтэн, эд, эсээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн талаар улсын их хурлын гишүүн С. Эрдэнэбат эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч ажилчдыг эрсдлээс хамгаалах асуудал хуулийн төсөлд хэрхэн туссан талаар улсын их хурлын гишүүн Үүрийн Туяа эцэг их асан хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм чүмэг авахулж байгаа 14-өөс доош насны хүүхдүүд хэр олон байгаа болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй донорын тухай хууль заасан хүүхдээс ясны хэм, үүдэл эс чүмэг хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалт шинээр боловсруулсан хуулийн төсөлд яагаад тусгайгүй талаар улсын их хурлын гишүүн Сарнай хохирогчтой донорын талаар хуулийн төсөл батлагдсанаар шинээр бүтэц оронтой бий болох эсэх талаар улсын их хурлын гишүүн инх насан хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын талаар тус асуулт асууж хариулт авсан. Хуулийн төсөлтөд холбогдуулан улсын их хурлын гишүүн Эрдэнэбат амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг хүн амын амжиргааны доод түвшинтэй уялдуулахын зүйтэй талаар улсын их хурлын гишүүн Болормаа хууль зүйн дүгнэлтийн хүрээнд гарсан саналыг хуулийн төсөлд тусгаж сайжруулах талаар улсын их хурлын гишүүн Үүрийн Туяа хүүхдээс ясны хэм, үүдэл эс чүмэг хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгах талаар тус санал хэлсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох буюу 58.8% саналаар хамт өргөн мэдүүлсэн иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, донорын тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг 64.7% саналаар үзэл баримтлалын хүрээнд хилцээг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Харин хамт өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжээгүй болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, донорын тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийн хилэлцэх хэсэг талаар нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хилэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.